Энэ их хурлын гишүүд улдын эсэргүүцэд ч юм уу жадлан сөрөөд байгаа юм байхгүй шүү дээ. Хангалттай мэдээлэлгүй байна. Гадаад яамч тэр урамсгалын яамч тэр өгж байгаа мэдээлэл нь дөлмөг байна. Яаж яхад одоо эн чинь нөгөө мэдээлэл муутай хүмүүс нөгөө даян дэлхийн энэ төр гээд эхэлчихлээр чинь нөгөө мөнийхэн чинь Монголд яаж орж ирлээ. Бүр сүлдээ Монгол улсын төв талбай дээр асар том үйл ажиллагаа тухайн ерөнхийлөгч нарын хөвөлд орно хийдэг. Монгол улсын их хурлын гишүүнүүд хүртэл очиод дэби паласт арга хэмжээг нь хөтлөөд манай улсын төрийн маш олон өндөр дээд албан тушаалтнуудыг өөрсдийн зардлаараа гадаад улсууд руу явуулаад удаа дараа манай улсын төрийн бодлогод нөлөөлөх гэж оролцох гэж хичээжсэн шүү дээ. Гашуун түүх. Тэгээд сүүлд нь тэр байгууллага олон улсын төвшөнд ямар нөхцөл байдал гарлаа. Ямар холбооны ямар одоо далд бизнесийг гойчилж харуулдаг сүлжээ болох нь нотлогдлоо. Бид нар улс төрчтэй намнахтай хүртэл мөнтэй холбож намсан гашуун түүх байгаа шүү дээ. Тэнгүүд одоо яаж яхад энэ нөгөө нэг даян дэлхийн эдэр гэдэг яг эхлэлийн байгууллагын нэрний орчуулга нь ингээд JJI-г нь монголоор орчуулахаар ингээд ороод ирэнгүүт бидний энэ хилцүүлэг Банкны орооны хурлаар бас жирийн иргэдэж гэсэн мэдээлэл өгөх ёстой шүү дээ. Юу нь мэддэхгүй нэг юм баталцдаг юм шиг хүмүүст ойлгуулж болохгүй шүү дээ. Нэгдүгээр асуудал. Тийм учраас энэ хний анар гишүүний асуугаад байгаа Наранбаяр сайдын асуугаад байгаа юм чи тийм учиртай шүү дээ. Манай улс чинь нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрх тусгаар тогтносон орн өөрийн гэсэн аюулгүй байдал, эрх зүйн халдшгүй дархан байдалтай өөрсдийн гэсэн шалгууртай шүү дээ. Тэгээд энэ байгууллагатай мэдээж ойлгож байна л да Монгол улсад хөрөнгө оруулах гэж байгаа. Гэхдээ яг ингээд ингээд шантажлаад байд юм аа. Гарч явна гэсээ ингээд байх юм бол яах юм? Түрүүний асуусан Койко гэх юм уу, Жака гэх юм уу, Тика гэх юм уу? Тэгээ энэ ч өөрөө нөгөө президент жишг үүсчүүл яах. Тэгээ 25 улсыг сонсохлоор ихэнх нь Азийн орнууд байгаа юм байна. Европоос Унгар эднэр гээд цөөхөн орнууд байгаа юм байна. Тэгэхээр ингээд өмнө нь буцаагцсан асуудал яагаад ийм гүйхэн судалгаатай оруулж ирж байгаа юм. Beyond the reasonable doubt гэсэн ойлголт өгдөг шүү дээ. Хөдөлшгүй нотлох баримтаар асуудлыг шийддэг. Олон улсынхаа мэдж байгаа шүү дээ. Яамныхаа. За яг уур амьсгалын яамныхаа биш. Гадаад харилцааны яам энэ дөр шүүлтвэтэй хандах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр шүүхийн асуудал тэр чинь эрх ямбын асар онцгой зүйл шүү дээ. За тэгээд окей энэ байгууллага орж ирлээ. Тэр юунд нь дарагд нь эрх ямб өглөө гэхэд тэгээ яах юм? Монголын хуулинд үргэлжлэх явах юм уу? Бүгдээрээ Солонгос улсын олон улсын лобби сувг. Та нар өөрсдөө ингэж судлаад үз. Би сүүлийн 2 жилийн байгууллагыг мэдчихэв. 2 жилийн өмнө Банкны мөнгө Монголд ирээд Чингис хааны одоо аваад явсан. Тэр хүн бол 2007-оос 17 оны хооронд нүүб ерхий нарийн бичгэнээр ажиллахдаа Монгол улсад ээлтэй тустай олон зүйлүүдээр оролцсон. Тэр хувь нэмэр итгэл үнэмшлийг Монголын ард түмэн үнэлж гин, сайшааж гин, хайрлж гин. Гэхдээ бүгдээрээ Солонгос улсын лобби энэ зүйлийг шууд одоо бид нар ийм бусад нэг улсын одоо олон улс руу гаргаж байгаа гэдэг энэ ковер байгууллага дээр тархаар хөгөөдөж болох юм уу? Тэр шиг хурал дээр нэг асуудлыг ярьж шít. Шууд утгаараа. Энд ажиллаж байгаа би одоо отгуугааг хүндэлдэг, соёлоог хүндэлдэг, сайдыг бас энэ салбартай юм их гэж явж байгааг ойлгож байна. Гэхдээ дараа нь энэ асуудал та нар дээр хариуцлага олж очих шүү. Мөнгө яг уу олдож болно, асгаж болно. Гэхдээ нэг л энийг зөрчих юм бол бид нар президент үүсгэж шүү гэдгээ та нар бодоорой.